байна гэсэн үг байна. Тийм. Ер нь мэдээж бас ийм том сонины хариуцлагатай ажил хийн гэж ойлгож байгаа шүү дээ. Өглөөний сонин түгэлт бол яхаа аргагүй хариуцлагатай ажил. Тэгээ Япончуудын хувьд ажил олгогч эддийн хувьд ямар нэгэн шалтгаангүйгээр ажил таслахч байдаг юм уу? Ажлаас хоцроход нилээд уурладаг байх. Япончууд их дэг журамтай яг цаг хатуу баримтлагдаг тийм хүмүүс шүү дээ. Энэ тал дээр бас сануулхад илээдэггүй байх тийм ээ. Тийм ер нь бол хувийн зохион байгуулалттай хүмүүс бол яа яахгүй. Гэтэ хоо тийм очоод бол аргагүй ихэнд бол дарамт те цаанаас нь ингээд шахаж өгнө гэд чин ажиллаа хийгээд ер нь бол тэгээ ер нь хүүхдүүд цаг бол аюул сайн барьдаг болно. Ерөөсөө 1 минут 1 секунд ч гэлтэхгүй. Ер нь сургууленч тийм, ажилланч тийм тэгээ хичээлдээ ч бас хоцорж болдгоо. Биднээс бол одоо биднээс бас хүүхдүүдийн мэдээлэл маш их авдаг сар болгоо. Тэр хүүхдүүдийнхээ эрцгийг биднээс факсаар хүлээж яадаг. За энэ хүүхд хичээлд явж ийн үгүй харж идэг бас. Ер нь бас хяналттай байдаг бас бид. За үзэгч холбогдлоо. Байна уу? За сайн байна уу та? Юу чи танай хэлбэрийг сайн дундаас нь үзчихсэн. За асуултаа тавиарай. Танаас үгүй юусэн Японд үзэж байгаа тийм хүмүүс хамрагдах боломжтой юу? Эхнээс нь сурах боломжтой юу? Хаяа эхнээс нь хаад юу? Эхнээс нь дахиад. Энэ жил ерөөсөө огт Японд үзэж байгаагүй хүүхд бол жоохон хэцүү л дээ. Бас нэг жоохон оролцож исэн тийм хүүхдүүдийг бид бас одоо шалгаруулж аваад асаагийн сони тэтгэлэг хөтөлбөрт одоо эх 2012 оны шалгалтанд бэлтгэхээр энэ жил шинээр одоо анх удаа сургалт зохион байгуулах гэж байгаа юм аа. Өмнө нь бол дандаа бэлтгэгдсэн хүүхдүүд авдаг байлаа энэ бусад ихтэй сургуулиудаас. Энэ жил өөрсдийнхөө төв дээр анх удаага сургалт аваад тэгээд 12 сараас эхлүүлээд сургалт авъя гэж бодож байгаа. Огт мэддэггүй бүр өсөг мэсгээ мэдхгүй бол бас нэг жоохон хэцүү юм аа. Тэгхийн бол манай одоо төв дээр явагдаж байгаа одоо энгийн Японы хэлний сургалтанд яваад тэг анхан шатны мэдлэгээ олж авч болно гэсэн. Ерөнхийдөө юу гэхэд онцлог цаг хугацааны хувьд бол арай жоохон амжихгүй гэсэн үг. Яг одоо 2012 оны эсэлтэнд. Тийм яг хуу энэ жилээс сураад яг 13 оны эсэлтэнд яг хуу явж болно гэсэн. Ер нь дараа 13, 14, 15 ер нь үргэлжлээд явна гэсэн манай хөтөлбөр маань. Тийм. Жилдээ 2 удаа эсэлтээ авдаг байж хаад яг нөгөө эдийн засгийн хямрал боллоо шүү дээ сая тийм ээ. Тэрхүү удаа хямралаас үүдээд жилд 1 удаа эсэлт авдаг болсон байгаа. Гэхдээ 1 удаадаа авахтаа бол нэг 10-аас дээш одоо л гэхэд жишээлбэл 13 хүүхэд явахад бэлтгэж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ маань бол бас тийм чамлалтай тоо биш шүү дээ. Үнэхээр ин одоо бас тэгээ зөвхөн эрэгтэй оюутнаас гэж заасан байгаа учраас эрэгтэй оюутнууд маань үнэхээр өөрсдөө Японд явъя гэсэн одоо чин хүсэл зорилготой өөрөө одооноос ингээд зорилго тавиад хэлээ сайн үзээ судлаад явж байгаа оюутны хувьд бол энэ маань маш боломжтой хөтөлбөр байгаа маа. Тэгээд танай хаягийг бас ахаад хэлээч гэдгсэн утсаа ахаад хэлж. Манай хаяг Тэнгис кино театрын яг баруун талд Net Capital гэдээ барилга байгаа. Тэрний 206 тоотод ирээд та бидэнтэй холбогдож болно. Утас нь 33 техник 89. 33 техник 89 гэсэн. За ингээд хамтын ажиллагааны дэмжих төв гэдэг танай байгууллагын нэрнээс ахуулаад 2 оны залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төв гэсэн нэртэй. Тэгээ яг энэ Асахи сони тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна та бүхэн яг энэ нэрнийхаа жинхэнэ утгаар нь 2 орны залуучуудын харилцааг хөгжүүлэх, үйл ажиллагааг нь одоо дэмжих чиглэлээр өөр магадгүй ямар ажлууд зохион байгуулж байна. Өөр бас сургалтууд бас зохион байгуулдаг болов уу гэж би бодож байна. Тэрэндээс танилцуулах. Тийм. Нэгдүгээр хамгийн ихний гол одоо хийж байгаа үйл ажиллагаа маань Японы хэлний сургаалт, Японы соёл зан заншлын сургалт зохион байгуулдаг. Энэ маань одоо зүгээр нэг Японы хэлний сургалт биш. Одоо манайха янз бүрийн улсууд зорж ирж байна л да. Яг Япон явахын тулд Японы хэл сурах гэсэн. Аль эсвэл энэ чинь одоо тийм тусдаа сайхан мэргэжил эзэмшижээд одоо Японд Монголдо байгаа Японы үйлдвэр албан байгууллагад ажилд орох гэсэн улсууд ирж байна л да. Тэгэхээр тэр улсуудад би тэгэд зөвхөн одоо хэлийн сурах биш. Ер нь Япон хүнтэй харилцаа одоо нөгөө бизнес сургалт гэдэг тийм ээ. Тэрхүү талаас нь илүү одоо төлхөө хөгжүүлж явуулдаг нэгдүгээрт. Тэгээд хоёрдугаарт болохоор бас одоо Монголдо сурч байгаа Японы оюутан залуусуудаа бас урьж ирүүлээд манайхараас одоо сурч байгаа оюутнуудтай хооронд нь соёлын солилцоо явуулах тийм ээ. Хичээл зохион байгуулах гэх мэт одоо үйл ажиллагаануудыг маш их дэмждэг. Мөн одоо бичиг баримтын янз бүрийн бүрдүүлэлт ч гэдэг юм уу тийм ээ. Гадаад байгаа хүн чинь одоо янз бүрийн бэрхшээл тулгарна шүү дээ тийм ээ. Тэр бүхэн дээр нь туслах. За бас энэ нөгөө Японд байгаа оюутан залуусаараа дамжуулаад одоо Асахи сонихон шугамар явсан оюутан залуусаараа дамжуулаад Монголоос сурталчлах тийм ээ. Бас нэг манай одоо удирдах зөвлөлийн тэргүүн
Куникумо Такаши гэдэг Японд хүн байдаг л да. Тэр хүн сардааныг одоо сонин хийлж гаргадаг Монголын тухай. Тэр сонингоо одоо тараах гэх мэт одоо иймэрхүү үйл ажиллагаанууд явуулж байна. За баярлалаа үзэгч авъя. Байна уу? Сайн байна уу? За өглөөний мэнд та асуулт асууна уу? Энэ одоо 10 дуурын дуугд болох болов уу? Манай үндсэн шалгуур маань болохоор 12 жилийн боловсралтай гэж шаардсан байнамаа. Тэгэхээр насны хувьд арай жоох хийжтэй байна. Та одооноос Японы хэлнийхаа одоо хичээлээ сайн хийгээд явж идэл болох байхаа гэж бодож байна. За баярлалаа. Ер нь 20-26 насны заасан байгаа шүү дээ. 20-26 насны ямар ч гэсэн 12 жилийн боловсралтай хүүхдүүд юм байна шүү дээ. Японы хэлний мэдлэгтэй. Тийм Японы хэлний мэдлэгтэй. За ингээд мөнгөн шагаа манаас эхлээд очиод нилээд шантраад өдөр болгон уйлж исэн гэж байна. Сүүлдээ өдөр болгон уйлахаа болсон гэж байна. Тэгээд ер нь эхний үед тохиолж исэн бас хөгжилтэй явдлуудаас бидэнтэй хуваалцахгүй юу? 250 айлыг цээжлээд тэмээ өглөө болгон ингээ хаалгын тагшаач гэдэг юм ингээд сарниг хүргэж өгөхөд мэдээж эхлээд бэрхшээл тулгарч исэн байх. Тэгээд дурсамжуудаасаа хуваалцсан уу? Тийм эхлээд яг хоо Японд ингээл харахаар ингээл биширхэл те юу яхаа мэдгүй. Тэгэл өглөө ингээд сонь яг пост нэг хийгээл явдаг. Тэг яг хийх гээл гараад ирдэг байхгүй юу. Тэгэл юу ч хэлгээ мэдгүй. Тэгэл толгондоо зогсчдаг. Тэгээд ам нут руу хаяг гозаймас гэж хэлдэг. Юг нэ чи яагаад асуув. Тэгэл цутгаад явчихдаг байсан. Тэгээд нэг тиймэрхүү хөвгчлөлтөд тохиолдод гарч исэн. Тэгээд дараагийн хот дасаад ингээд айгу чанга мэдлэл ингээд чи. Тэгэл дараа нь юм асуу оюутнуу чи гээл. Тийм ингээд Монголоос ирсэн. Хөөх тийм үү. Гэл асаашоор юу гэж шууд эхэлж байгаа юм чи ерөөсөө яг мэдгэн те одоо манай сүмөчдөг бол аягүй сайн мэддэг тиймэрхүү хөгжилтэй явдлуудыг тохиолж ирсэн. Тэгээд дээр бас бүтлгүүддэг юм их гарч ирсэн нөгөө сонингийнхоо тэнцрийг болохгүй тэр Японд одоо хүнд эдтэй сонин ч те. Тэгээд хүнд штэ тэгэл урдаа сагсандаа хийх хойно сагсандаа тэгэл бас ачин. Тэгээд ер нь тэрийг тэнцэр болохгүй унна замаар дүүрэн сонин болсон. Бараг тийм нэг нусаа хатар танаа гэдэг шиг юм болж байна. Тийм. Сүүлдээ яг хөө тэгэл дасаал бараг л нэг гар мараараа байх гэдэг юм шиг. Тэгээд юм шүү дээ. Таван төвийн дасахын сониноос гадна бас өөр ямар сургуулиудтай хамтын ажиллагаатай байдаг вэ? Тэгээ манайх энэ түрүүн би хэлсэн Йокогамагийн Иватаны сургуультай гэдэг. Одоо манайхад шууд харьцаж байгаа юм одоо энэ сургуультайгаа ч гэсэн холбогдуулаад ямар байдлаар харьцаж байгаа гэхээр манай энэ төрийн бус байгууллагт манай нэг Япон Оошима гэх багш үйтэй. Тэр багш маань манад ажиллаж байгаад Иватаны сургуульд орсон. Тэр багш маань монгол хэл бол маш сайн мэднэ. Тэгээ тэр багштайгаа биднээс интернет хичээл орж байгаа. Тэндээс шууд веб камераар харьцаад одоо оюутнуудтайгаа ярилцаад хичээл орно гэсэн. Тэгэхээр одоо яг Японд суралцж байгаа юм шиг бас тийм орчныг бас биднээс бүрдүүлэх гээд одоо ингээд бас дүнгэж эхлээд байна л да. Яг тэр багш манаас ингээд гэрийн даалгавар өгнө. Тэр хүүхдүүдээс тэр багш гэрийн даалгавраас ингээд явуулна ч юм уу. Бас яг л одоо хажууд байгаа юм шиг л одоо тийм хичээл бол заагаа явж байгаа гэсэн. За баярлалаа. Холбогдлоо. Байна уу? байна. Сайн байна уу? байна. Энэ нэг эмгтэн хүүхд ах юм болов? Хитэн настай? Эмгтэн хүүхд юм ахгүй болох байх нь дээ. Харин тийм. Биднээс бас тийм эмгтэн хүүхд энэ удаа бол яг одоо авахгүй. Яг хоо одоо биднээс 2 эмгтэн хүүхд авсан байгаа. Тэр эмгтэн 2 хүүхд маань 2011 онд явна. Тэгээ 11 онд яваад хэрэг амжилттай байх юм бол биднээс 13 оноос одоо авах уугүй гэдэг шийднэ гэсэн. Тэгээ яагаад ингэж байгаа гэхээр биднээс бол уг нь бол үнэхээр явал гэсэн хүсэл бол зөндөө байна. Яагаад тэгэхээр одоо Японд судалж байгаа эмэгтэй хүмүүс бол илүү байгаа шүү дээ. Ер нь эрэгтэй хүмүүсд нь цөөхөн байдаг. Тэгээд ер нь эмэгтэй хүмүүстэйгээ авчихыг маш их хүсэж байна. Гэтэ хамгийн гол нь цаад Японд талаас тэднээс их хашируулсууд шүү дээ. Оцсон одоо биднээс ажил удана ч гэдэг юм. Энэ хүүхд маань эсвэл шантраад одоо ирээд одоо бас уйлаад бас нутаг буцна гэдээ яваад гэх юм уу. Ингээд бас тэрэн дээр бас хаширлж иж магадгүй гэж бодож байна. Тэгээ аль болох одоо энэ хоёрын хүүхдийг сайн эндээ бэлтгэж иж л одоо цааш нь энэ дараагийн хүүхдэд үүд хаалгыг нээл гэж бодож байна. Асаагийн сони тэтгэлэгт бас өөр орноос хүмүүс ирдэг шүү дээ. Ер нь гадны орнуудаас эмэгтэй хүүхдүүд хэрэг явуулж байна. За тэгээд ер нь цөөхөн л дөө. Гэтэ яг Вьетнамоос нэг хэдэн эмэгтэй хүүхдүүд байдیں۔ Вьетнамоос ч баг нэг 60-70 оюутан ирдیں۔ Жил болго Вьетнамоос хамгийн их ирдэг байхгүй юу Японд очтیں۔ Тэн дунд нэг 67 оюутны дундаас нэг 3 охин л очдөг доо ер нь эмэгтэй хүүхдүүдийн хувь маш бага байдаг юм дээр.
Гэхдээ манайхах өмнө бас явуулаагүй биш, явуулж байсан л да. Тэтгэлэг төлбөрөөр нийтдээ 6-7 оюутан бол явуулсан. Яг одоо энэ асаагийн сонин шугамаараа биш. Тэгээд нодлон одоо туршилтын журмаар одоо 2 оюутан авъя гэд ингээд зар гаргахад бол бүр 150-60 үнэхээр шилдэг мундаг мэдлэгтэй тим оюутнууд одоо цугларсан. Тэгээд тэр оюутнуудаа одоо харгалзаж үзээд дараа ч юмсны нэг явах үүд хаалган нээч юмсан гэд одоо Японд талаа бас яг ярилцаад байж байгаа. Тэгээд хэрвээ одоо нэгдэх юм бол та бүхэндээ бас зарлаж одоо мэддэг болно. Тэгээд Японы хэлний үед би яасан гэж бодгийн солонгос хэл Японы хэлнүүд одоо монгол хэл шиг тийм ээ өгүүлбэрийн дараал тийм ээ өгзөөн дараал нь адилхан суралцахад бас харьцангуй монголчуудад гайгүй байдаг гэж сонссон. Тэгээ энэ ер нь үнэн үү? Тэгээд ерөөхдөө Японы хэлийг маш хурднаар сурах гэсэн энгийн аргыг бас манай үзэгчдэд хэлж өгөөч ээ. Бас эхнээсээ ямар ч одоо Японы хэлгүүн энэ хөтөлбөрт хамрагдаж болох уу гэд эхнээсээ сонирхож байгаа оюутан залуучууд иргэд маань их байна л да. Ямар зөвлөгөө өгөх вэ та хоёр нь? Ер нь бол зүгээр одоо хамгийн энгийн зүйл одоо хүн ханзаасаа үзчих гэдэг юм уу тэгж хэлнэ л дээ. Хамгийн гол нь одоо нэг усыг нь уул ёсыг нь даг гэдэг шүү дээ тийм ээ. Үнэхээр энэ тэр одоо соёлдоо дурлаж үнэхээр энэ хэлийг сурах гэсэн одоо хүсэл эрмэлзэл өөртөө тавиад анханасаа сургалтанд хамрагдсан бол хичээлээ тасталгүйгээр зориод сайхан явах хэрэгтэй. Энэ л одоо хамгийн энгийн одоо юу гэдгийг сургамж болох юм даа гэж бодож байна да. Мөнгөн шага ямар зөвлөгөө өгөх вэ? Тэгээ миний хувьд бол за Японы хэлийг сайн төгс эзэмший гэж сайн сурах гэж байгаа юм бол ханзандаа сайн явуул гэж бодож байна. Ингээ монголчууд бол яг одоо ханзан дээр л яг ингээд гацчдаг байхгүй юу. Тэрээс дөрмөөд бол яг адилхан одоо нөхцөл тийм ялгалын нөхцөл юм. Ерөнхийдөө бол адилхан. Тэр ярианы хувьд бол нэг санаа зовлтгүй гэж бодож байна. Тэгээ хамгийн гол нь хүүхд манаас өөрөө л бас тийм манай жавзаа захирлж гисэн хэллээ бас өөрөө сайн хичээх хэрэгтэй. Анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тууштай байл. За баярлалаа. Ингээд өнөөдөр бас Монгол Японы залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төвийн ажилтнууд гүйцэтгэх сахирал Жавцанд болон менежер Мөнгөн Шагаан нар маань бас Монголын залуучуудаа зориулан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийнхаа талаар та бүхэнд бас тодорхой мэдээлэл өгсөн болов уу гэдэгт итгэлтэй байна. Тэгээ та хоёртаа маш их баярлалаа. Монгол Япон залуучуудын хөгжлийг дэмжихийн төлөө бас олон зүйлүүдийг ахиж санаачлаарай. Эмэгтэй охтуудын маань бас өсгөөчөөд эмэгтэй оюутнуудын маань төлөөс өөр бас арга зам байгаа шүү дээ. Ирж хайгаараа бас боломжийг нээж өгөөрэй. Гүүрэн олоорой гэж бас хүсэх байна үзэгчдийнхээ өмнөөс. Тэгээ та бүхний ажил амжилт хүсье. Тэгээ ингээд UBS телевизээс эрхлэн гаргадаг ТV сонсдгуулийнхаа шинэхэн дугаарыг зочидтой бид бүхэн бэлгэлдэг. Тэгээд маа ажилд нь өндрөөс өндөрт амжилтыг хүсээд бэлгийн дээд дулаан сар маань бэлгэлгээд хоёрын ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. За UBS телевизээс төлчдийн оюуны бүтээл тэгээ хамгийн дээд бэлэг болох оюуны бүтээлээ бэлгийн дээд сарнаатай өргөн барьж байгаа. Тэгээд та хоёр маань ажил амжилт өөдрөг бүтэмжтэй болтох бай. Тэгээд үзэгчид манаас та бүхэн энэ байгууллагатай холбогдохыг хүсвэл 33 0180 за 88 07 09 44 гэсэн утсаар холбогдоод илүү сонирхсан зүйлүүдэд асууж авлаарай. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг маань үзэж бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний өнөөдрийн сансан зорьсон ажил хэрэг тань өөдрөг бүтэмжтэй байх болтугай. Баярлалаа. Баяртай. Тэргэлсэн мөн сайхан сүүн дэнжээ. Монголын өглөө бүх нийгмээр лаасан цагаан сүү, өглөө сүү, мөнхөх тэнгэрийн буян заяан дөргсөн цацал сүү, өглөө сүү. Цаг бололт эрхэм